Монгол зурхайд хүн бүр 9,000-ны аль нэгэнд төрдөг бөгөөд үүнийг төрсөн мэнгэ гэж нэрлэдэг. 9,000-д 1 цагаан, 2 хар, 3 хөх, 4 ногоон, 5 шар, 6 цагаан, 7 улаан, 8 цагаан, 9 улаан мэнгэ орно. Мэнгэ бүр өөрийн нэр, утга учир, шинж чанар, махбодтой байдаг. 9,000-ний нэршил 1 цагаан тэнгэр, 2 хар шулмас, 3 хөх хагацах, 4 ногоон, лус 5 шар. Хаан 6 цагаан эм, 7 улаан там, 8 цагаан хэрүүр, 9 улаан хишигт 9,000-ний бэлэгдэл шинж чанар, 1 цагаан эхийн сүүшиг ариун, 2 хар арга билэг төгөлтөр, 3 хөх бие, хил, сэтгэл 3 ариун, 4 ногоон ухаан бэлгүүн төгөлтөр, 5 шар 5 эрдмээр тэгш сайн. 6 цагаан өглөгч хууль ёсыг дээдэлдэг, хичээнгүй, тэсвэр хатуужилтай, мохошгүй сайхан сэтгэлтэй, оюун ухаант. 7 улаан гал мэт өөдрөг, эрч хүчтэй, халуун сэтгэлтэй. 8 цагаан сэтгэл нь ямагт ариун. 9 улаан наран мэт инх амгалан хишиг буянтай. 9,000-ний махбодын ангилал төмөр махбод 1 цагаан, 6 цагаан, 8 цагаан. Усан махбод 2 хар, 3 хөх. Модон махбод 4 ногоон, шороо махбод 5 шар. Гал махбод 7 улаан, 9 улаан. 9,000-ний нэр шинж чанар. Махбодын онцлогийг харгалзан хүний зан төлөв, авьяас чадвар, амьдралын замнал төдийгүй найз нөхөд, хосууд, гэр бүлийн хүмүүсийн хоорондын зохицол, харилцаанд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөг тодорхойлж болдог. Нэгт дээдийн дээд, гэвэн хүрд, дээд зэргийн тохиромжтой ийм гэр бүлийн бүх хүсэл биелэгдэж аз жаргалтай амьдрна. Хоёрт дээдийн дунд амь сахигч амь бий. Эрүүл мэндийн хувьд сайн. Ийм гэр бүлд хүүхэд нь эрүүл чирэг, баян тансаг амьдрна. Шургуу хөдөлмөрийн үрээр бүх хүсэл нь биелнэ. Гуравт дээдийн адаг цог зал энэ хүрдэнд учирсан эр эм нь адилхан зантай. Зориг нэгтэй учраас учир утгагүй сөргөлдөөнөөс зайлж хамтын амьдралаа ухаалаг эхлэх чадвартай байдаг. Эд хөрөнгөөр элбэг дэлбэг болно. Дөрөвт дундын дээд буян хишиг ихтэй. Эвтэй эд хөрөнгөөр элбэг гэр бүл. Эхнэр нөхөр нь үр, ачтаа илгэмсэг, бүхний сайшаал хүртсэн 9 хүсэл нь биелж байна. Олсон бүхэн нь алга болж бусдын олз болно. 7-д адгийн дээд 5 зэтгэр, 5 өвчин зовлон таардаг. Хаанч авсан өвчин зовлон салдаггүй. Өөр хоорондоо эв түнжингүй аз жаргалаар таарав. 8-д адгийн дунд шулмас, шуламсын хүрдэнд учирсан тул зам байдал нийцэхгүй. Хэрүүл зовлон тасрахгүй, ажил бүтлгүй, байнга юм дутаж байдаг. 9-д адгийн адаг. Биеийн зэтгэр хүрт. Ийм гэр бүл удаан байхгүй. Ямар ч ажил хэрэг нь бүтэхгүй, бие сэтгэл нь өвчин зовлонгоос салахгүй. Гэр нь ядуурч үгээрэн хоосорно. 9,000-ний нэр шин чанар махбодын онцлогт тулгуурлан хүний зан төлөв, авьяас чадвар, амьдралын замнал, мөн найз нөхөд, хосууд, гэр бүлийн хүмүүсийн хоорондын зохицол, харилцаанд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөг Монгол зурхаан ёсоор тайлж өгнө. Хэрэв та өөрийн болон ойр дотны хүмүүсийн 9,000-ний зохицлыг мэдхийг хүсвэл чат мессеж эсвэл утсаар холбогдоорой.